Мастер тоо 22 гэж юу вэ? Хэрвээ таны төрсөн өдөрт амьдралын замд эсвэл зорилготжин 22-ын тоо байгаа бол энэ видео танд зориулагдсан видео гэж хүлээн аваарай. За тэгэхээр яагаад ийм олон янзыг ийм олон сэдвийг хүндчөөд 22-ын тоо гэж байгаа гэхээр одоо бид нэр зөвхөн халдын тоо зурхаахаар ингэж хязгаарлахдаггүй тийм үү? Бид нар дахиад Пифагорын тоон тооцоол байна. Кабалистих гэж байна, хятадих гэж байна, ведих гэж байна. Тэгээд бас анжел тоонууд гэж байдаг тийм ээ. Тийм учраас одоо төрсөн огноо, амьдралын зам, эсвэл зориг гэдэг энэ том хүрээлэлтэйгээр авч үзье зүмөр. За одоо ингээд эхлэе. 22. За юу гэсэн үг вэ? Ямар энерги тээж байгаа юм бэ? Үндсэн энерги нь юу юм бэ гэхээр Тэнгэрийн санааг газар дээр бодит болгодог. Том мөрөөдлийг бодит амжилт болгодог цорын ганц мастер тоо юм. Тэгэхээр таны тоо ийм сайхан тоо байх нэ. За тэгэхээр цөмөр одоо яах вэ гэсэн үг гэхээр одоо сүнснийг хөгжил гэж байдаг да тийм ээ. Одоо зарим хүмүүс одоо энэ наснда зөвхөн ингээрээ тэгэрээ гэсэн юм сүнсний даалгавартай байдаг. Түүн дээрээс нэмээд одоо энэ 22-ын тоотой байх юм бол таны сүнсний зам мөрд ямарваа нэгэн байдлаар материалын ертөнцийг бий болгоорой гэсэн одоо ийм зам мөр байгаа гэсэн үг. Одоо ийм карма тэгдэж байгаа гэсэн үг. За тэгэхээр нэмээд тийм үү? Та өөрийнхөө мөрөөдлийг тийм ээ зөвхөн мөрөөдлөөр битээ ингээд байлгаад мөрөөдөөд байгаарай. Үүнийг ингэж системчлэх хэрэгтэй. За тэгээд алсын хараатай 22-ын тоотой хүмүүс маш их байдаг. Алсын хараатай байлаа гэд энийг бодит болгох ажлыг заавал хийх хэрэгтэй байдаг байгаа шүү. Тэгэхээр цөмөр ойлгож байна тийм ээ? Энэ бол зүгээр нэг одоо ийм азийн тоо ерөөсөө биш. Зүгээр нэг амжилт авчирдаг тоо биш. Харин асар том хариуцлага, карма, потенциал агуулж байгаа ийм том тоо, ийм их энерги байна гэсэн үг. Тэгэхээр цөмөрөө энэ тоог одоо таны энэ тоог аюу энгийн тоо гэж ерөөсөө ойлгохгүй. Энэ бол маш их чадвар, илүү их шалгалт ирдэг тоо гэж ойлгоноо. За тэгээд одоо үндсэн ямар шин чанартай, давуу талтай юм бэ гэдэг цөмөр авч үзье л да. Давуу тал нь тийм ээ. Одоо өөрийнхөө өмнө маш том зорилгыг тавьж чадна. Юмсыг одоо системчилж чадна, байгуулж чадна, манлайлагч, стратегч байж чадна, хариуцлагыг өндөр хүлээн авч чадна, урт хугацааны амжилтыг бүтээж чадна. Өшөө дээрээс нь бусдын амьдралд тийм ээ бодит өөрчлөлтийг авчирч чадна. Тэгэхээр одоо энэ хүмүүс ерөөсөө зүгээр мөрөөдөөд суухгүй, ерөөсөө бүтээгч. За одоо тийгангуудаа эхлээ сүүдэртлийн ярихаасаа өмнө 22 ба одоо 4-ийн холбоог яриа л да. 22 гэхээр цөмрөө тоон 6-д 2 дээр нэмдэг нь 2 4 болгодог. Тэгээ 4 болчингууд цөмрөө 4-ийн тооныхаа энергийг ярьдаг тийм ээ. Тэгэхээр цөмрөө 4 болоод 2 гэх юм бол ямар энерги ямар болох вэ гэдгээ бас ингээд богинохон хитгүүгээр дурдъя. За 22 маань болохоор том алсын хараатай байдаг. Хураангуйлаа 4 болонгууд суур буюу сахилга батыг сахиараа гэдэг ийм захиасыг өөртөө агуулж ирдэг. За тэгээд 22 маань дэлхийн хэмжээний том өөрчлөлтийг дагуулж чадхаар энерги тээдэг. 4 маань болохоор тэрнээсээ харьцангуй жоохон наагур өдөр тутамдаа бид нар маш их хөдөлмөрлөх шаардлагатай гэдэг ийм захиасыг дахиад тээгээ хүрээд ирдэг. За тэгээд сүнслэг зорилго тийм ээ. Сүнслэг зорилгоо биелүүлээрэ гэд 22-ын тоон биднэрт ингээ хэлэхэд 4-ийн тоорууга хувраад ороод бодиттой байгаарэ бүтцтэй юм хийгээрэй гэдэг ийм шаардлагыг бид нэр тавиад ороод ирж байгаа гэсэн үг. Тэгэхээр нэгсэндээ цөмөрөө 22 гэдэг томоороо алсаараа харах уу эсвэл ойр зургаараа байх уу гэдэг энэ бол бидний өөрсдийн сонголтод хамаарна. За тэгээд сонголтоос гадуур бас нэг зүйл байгаа тийм ээ. Бидний одоо хүчээс гадуурх зүйл юу вэ гэхээр одоо бид нар зарим хүмүүс тийм ээ амьдралдаа ирж байгаа хүнд ачааг бас тээж чадахгүй шантардаг. Тэгэхээр одоо 20-20-ын тоотой энерги
хүний амьдрал хүндэтгүүл яах вэ гэхээр одоо яаж ойлгох вэ гэхээр хүнд ингээд нэр нь хүндэтдэг гэж ярьдаг штэ. Яг үүнтэй адилхан бас тоо хүндэтэн, тооны энерги хит хүндэтэн гэж бас нэг авч үздэг ийм хэлбэр байдаг. Тэгэхээр энийг цөмөрөө хөнгөлөх юм бол одоо маш их сүнсний зорилттой далаацтай байх гэд тэр ачааг дийлэхгүй байх юм бол тэр ачаагаа дийлэхгүй байхын тулд хөнгөн болгохын тулд маш их ажиллана, ядарна. Тэгээд мөрөөдлөө мартчих бас ийм нэг тал байдаг аа. За тэгээ сүүдэр тал тийм ээ одоо энэ ч бас айгүй чухал тал байгаа. Тэгэхээр сүүдэр тал дээр одоо маш их сорилттой учрах гад байдаг. Ямар сорилт учрах гад байдггүй гэхээр өөртөө хит их дарамт өгч гээд байна. Би чадахгүй юм биш үсттэй гэдэг бас айц тех гээд байна. Том зорилго тавьчингуудаа түүнээс цухтах арга бас хайгаад байдаг. Одоо шалтгаан тавьдаг гэсэн үг байхгүй юу? А тэгэд өөрт та нар дээр ирэх тийм ээ одоо юм хяналт ихсгээд байдаг. Эсвэл та нар өөрсдөө бас нэг юм хяналтандаа их авах гад байдаг юм бас нэг асуудал үүснэ. За тэгээд бас нэг нэлээд том асуудал юу вэ гэхээр стресс буюу ядралт. Тэгэд эн чинь юутай холбоотой байх вэ гэхээр эхлүүлсэн ажлаа дуусгахгүй байхтай шууд холбоотой. Тийм бэ, эхлүүлсэн ажлаа дуусгаж байх юм бол стресс болон ядралт харьцангуй багаснаа гэсэн үг. Тэгээд маш олон хүмүүсийн тийм ээ нийтлэг зүйл юу байдаг вэ гэхээр өөрийгөө голох асуудал гарч ирэх гэдэг. Би ийм том юмд тохирох хүн биш гэдэг тийм энэ ойлголтоор өөрийгөө голох гэдэг. Тэгэхээр ерөөсөө бити голоорой, өөрийнхөө зорилгыг сайн тодорхойлоорой, ялангуяа олон хүнд ашигтай, удаан орших тийм бүтцийг бий болгож байх их хэрэгтэй, их тустай гэсэн үг. За тэгэхээр кармын зорилго дээр зарим тоонцорхой дээр юу гэдгүү гэхээр одоо компани том хэмжээний тийм ээ сургууль, барилга, байгууламж, систем, хүмүүнлэгийн төсөл, улс хотын хэмжээний ийм том нөлөө бүхий одоо бусад хүнд ашигтай байхаар энэ бүтцийг бий болгоорой гэдэг байхгүй юу? За тэгэхээр бас нэг юм ойлгож байна тийм ээ. Энэ тоо юу гэж юм? Өөрийнхөө төлөө биш шүү. Бусдын төлөө юмыг бүтээхээр ирсэн хүмүүс шүү гэдгийг одоо цаагаараа бас хэлээд байна да. За тэгээд одоо энэ кармыг тийм ээ яаж амар хялбар даван туулах уу? Яаж амьдралаа хялбаршуулж болох вэ гэхээр хамгийн энгийн аргууд маш амархан аргууд тийм үү? Өөртөө одоо эргэлзэхээ болох хэрэгтэй. Айдастайгаа нүүр тулах хэрэгтэй. Хариуцлагатай нүүр тулж хариуцлагыг хүлээж авах хэрэгтэй. Хариуцлагаас зүхтаж ерөөсөө болохгүй. Зүхтах тусам, эргэлзэх тусам, айдас чин улам ихсэх тусам карма чин илүү их мэдрэгдэнэ. Их дарамттай болно. Стресст амархан орно гэсэн үг байхгүй юу? За тэгээд энэ тоотой хүмүүст маань илүү их тохирох гээд байдаг төрлийн ажлууд тийм ээ бас цөмраас мэдээд авахд илүүдэхгүй бах. Юу байх вэ гэхээр за бизнесийн салбар байдаг тийм үү? Хөрөнгө оруулагч нар, үндэслэгч нар байдаг. Барилгын инженерүүд байдаг, архитекторч байдаг. Ялангуяа төслийн хариуцсан том менежерүүд, санхүүчид, том улс төрчид, мэдээж томоохон байгууллагын удирдагч нар хүртэл байдаг. Үйл хөдлөх одоо өшөөдөрс нийгмийн төслөд ийм том бүтцүүдэд ажилладаг том ажилтнууд, мэргэжлэнгүүд байвал айгу одоо карматай уялдаа холбоотой байдаг аа. За тэгээд бас нэг асуудал байна. Өөртөө чинь хийж байгаа ажил тийм ээ өөртөнд чинь хэрвээ дэндүү жижигхэн, дэндүү амархан санагдаад байх юм бол энэ энерги өөрийн чинь сэтгэлээр унах гад байдаг шүү. Нэгсэндээ энэ ямар утгагүй ажил вэ гэд өөрийн чинь энерги унаад сэтгэл чинь унах гэдэг юм бас нэг сөрөг тал одоо ингээд дагуулж явдаг гэсэн үг. За тэгвэл хайрын харилцаан дээр яадаг юм бэ? 22 та хүмүүс маань хайрыг хариуцлага гэж харнаа. Тийм ээ? Сайн байна. Тэгээд тогтвортой урт хугацааг хүсдэг. Хамтрагчаас хамгаалж иддэг давуу тал байдаг. Заримдаа өөрийнхөө ажилд хит автчих гэдэг бас юм сул талтай байдаг байгаа. Тэгэхээр хайртай хүмүүстэй та нар
сэтгэлээ илэрхийлэх хэрэгтэй. Хайртай хүмүүстэйгээ хамтдаа амрах хэрэгтэй. Түүнийгээ амраах ба өөрөө ч гэсэн амрыг гэж бас хэлж чадчих хэрэгтэй. Хайртайгаас зөөлөн хандах хэрэгтэй. Энэ бүгдийг бас сурах хэрэгтэй байгаа. За одоо тэгээд сүнслэг төвшөнд ярил л да. Сүнслэг төвшөнд яадгүй гэхээр одоо энэ тоо маань зарим хүмүүс ингэдэг штэ. Ялангуяа 7-гийн тоотой хүмүүс маань яадгүй гэхээр сүм хийдэд очиж суугаад гэгээрдэг тийм ээ. Одоо сүнсний хөгжлөө сайжруулдаг. Гэтэл одоо 22-ийнхан маань яадгүй гэхээр ууланд сууж гэгээрдэг төрөлд бараг хамаарахгүйгээр харин хотын дунд гэгээрлийг хийж чаддаг төрөлд хамаардаг. Сонирхолтой байгаа. Тэгээд та нарын одоо сүнслэг шалгалт яг юу вэ гэхээр та нар өөрсдийгөө тий материаллык амжилттай амьдраасаа гэдэг ийм сүнслэг шалгалт та нар дээр байдаг. Тэгэхээр та нар сүнсээ хөгжүүлэхээсээ илүүтэйгээр материалын ертөнцөө бас хөгжүүлэх шаардлагатай гэж бас ойлгоорой. За хэрвээ тийм үү одоо энэ 22-ын тоотой хүмүүстэй энэ энерги нь бүрэн нээгдэж чадсан байдгийн бол тэр хүмүүс ихэвчлэн яадгүй гэхээр тэр хүмүүсийн нэр нь түүхэнд мөнхрөн тийм үү олон хүний амьдралыг өөрчилж чадна. Бараг ингээд нөгөө ертөнц рүү очсныхаа дараа ч гэсэн үр нөлөө нь хүртэл ингээд үлдчихэйдэг байдаг байгаа. За хамгийн сүүлд нь та нартаа юу хэлмээр байна гэхээр одоо жижигхэн зөвлөгөө өргөе. Том мөрөөдлөөс битгий яагаарай. Том мөрөөдөлтэй байгаарай. Баг багаар ингээд тогтмол хийгээрэй. Өөртөөхөө биеийг амрааж сураарай. Их юмыг хянах гээд байгаагаа бас багасгаж жаагаан ч гэсэн суллаарай. Өөрийгөө ганцаардуулгүйгээр тийм ээ багтаага хамтаараа ажил сураарай. Өөрийгөө одоо бити ингэ жижигхэн мэт үзээрэй. Тэгээ бити бас яарж байгаарай гэж захимаар байна. За хэрвээ ингээд энэ видео минь таалагдсан бол лайк, дараа шеэр хийгээд бас надад subscribe даагаарай, дарж дараарай. Тэгээд дараагийн тоогоор цөмөрөө мастер тоо 33 эсвэл 22 33-ын хослсон одоо мэдээллийг хүлээж авцгаах болно. За ингээд цоолаа өнөөдрийнхөө мэдээллийг хүргэлээ. Бүгдээрэнд нь баярлалаа. Амар амгалан эрүүл энхийг та нартай чин сэтгэлээсээ хүсье. Баярлалаа. Баяртай.